Казахстан улсын номер 1 брэнд Саули сайн бичэн вафлийн өргөн сонголт 1942 оноос өнөө хүртэл чанараараа танигдсан Арахат брендийн чихэр шоколад. Мөн Баян сүүл брендийн бүх төрлийн амтдаг Монгол улсад албан ёсны эрхтэйгээр бөөний үнээр борлуулж байна. Жинхэнэ Казахстан амт оригинал чихэр Монгол. Орос чулуун халаагуур Теплеко ердөө 400 ватт зарцуулагдах тогны хэмнэлттэй. Гадаргуу дээрээ 90 градус халж 8-9 м квадрат халааг. Теплеко 10 жилийн баталгаа. Ази Европын орнуудаас импортлсон шинэхэн жимсгэн чанартай хүнсний ногоо, байгалийн аргаар хатаасан жимс, бүх төрлийн дээд зэрэглэлийн үзэм, амт, үнэр, шимт хичээлээ бүрэн хатгалсан эрүүл хүнсийг гэртээ хургуулсан аваарай. Чанарыг мэдэр байглаас шууд ханд. Бид тэргүүн жимс, тэргүүн чанарыг эрхэмлэнэ. Өнөөдөр дэлхийн нийтээр өөрийн гэсэн тодорхой бурхантай, тогтсон зарчимтай, үнэт зүйлстэй сүшиг бишрлийг шашин гэж тодорхойлжээ. Ямар ч шашны хамгийн гол сургаал бол нүгэлхийхээс зайлсхийж, буян буюу бусдад хэрэгтэй зүйл хийх гэж үздэг. Архиталт, ядуурл, хүчирхийлэл, гэмт хэрэг, сүнс, хий үзэгдэл гэх мэт бусдыг түгшээсэн нийгэм оршин тогтносоор 800 жилийн тэртегээс олон шашныг хүндэтгэж ирсэн монголчуудын амьдрал болоод нийгэмд тулгамдж буй олон асуудалд эдгээр шашин шүтлгүүд бодитоор эерэг нөлөө үзүүлж чадж байгаа юу? Бид шидтнийг бус эгэл жирийн иргэдийн амьдралд тусалж зөв зам руу хөтөлж байгаа нэгнийг онцолж байна. Үнэн бай төсөв. Заавс. Нэвтрүүлгийн үед итгэгч ENF стандартын хавтан Formor байгаль дээлтэй хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хавтан. Хамтрагч Орос чулуун халаагуур Tepleco өөрөөр ажиллана. Гүртэн гэдэг нь болохоор одоо сахиус буулгадаг хүн бие маань. Чойжин гэдэг нь бол бурхан юм билэ. Тэгээд тэрийг болохоор буулгахын тулд энэ хоёр хоршиж, тэгээд би сахиусаа өөрийнхөө биедээ оруулдаг. За энэ миний барьж байгаа энэ пөрүү гэдэг энэ бурхан миний сахиус байдаг байхгүй юу? Тэгээ энэ бурханаас одоо би бие рүүгээ оруулаад та эдий одоо муу юмыг эхлээд арилгаж өгөөд дараа нь сайн юмыг чинь дуудаж өгдөг. Ер нь багаасаа тийм мэдрэг хөвгт байсан. Одоо юу гэдгийг ганцаараа өвчөө ороодаг, ганцаараа өвддөг, ганцаараа айдаг. За тийм хөвгтэйсэн байхгүй юу? Тэгээд ер нь бол хамгийн одоо тэр болох одоо хүнд юм над дээр их мэдрэгдэг байсан юм уу? Юм л бол өвдөөл эмнэлэг сэхэнд хэвтдэг. Тийм байсан. Тэгээ ээж маань одоо энэ хүүхд ер нь ингээ байнга өвчөө ороодах ингээд тэгээд лам хүн залж авчираад тэгээд тэр хүн болохоор намайг байнга янзалж аргалж өгдөг байсан. Тэгээд аа маань болохоор их дургу. Энэ нэг муухай балер ламын шүлсийг дандаа хүүхдэд яаж хэрглэж явах ингээд аав их уурладаг байсан. Тэгээ сүүлдээ ээж за ер нь бол хүн болохгүй хүн юм байна. Одоо энэ хүүхд ингэсээр гал нэг л үхэл юм байна. Ерөөсөө болий. Тэгээ нөгөө ламаас асуусан юм байна л та. Тэгээл нөгөө намайг өвдөх тоолонд бурхан бүтээж өгдөг байсан тэр лам маань.
За энэ хүүхдийн учиртай хүүхдээ хэрвээ чи энэ хүүхдийг алдчих юм бол чиний 3 хүүхэд одоо ингээм сайн сайхан явахгүй шүү. Тийм болохоор чи юу яа энэ хүүхдийг заавал амийн авч гарах хэрэгтэй. Тэгэд ээж маань эмнэлгийн коридорт унтаал тэгэл загтаг байсан. Тэгээ нөгөө 3 нь бол хамрын ханиач хүрээгүй. Нэг ч өвчин тусаагүй манай 3. Тэгж хүн болсон. Тэгээд би бас юу яасан. Одоо нөгөө хүүхдийн дайх авдаг штэ. Тэгт манай 3 бол гурлаа дайх авахгүйсэн. Тэгээ би ганцаараа орилоод авахгүй гэд. Тэгэхээр за энэ одоо өгөх гэж хүн болсон шиг дайх юм авч өгөөгүй. Тэгээ нөгөө шүн олгоо одоо тэр тооноор тийм харж яана дандаа орилдог. Орилж хашгираад шүн унтдаггүй хүүхдээсэн. Тэгээд тэгэнгүүт нөгөө аав маань дандаа нөгөө бүксэн дээр алгадаж сэрээдэг. Тэгээ нөгөө одоо ах дүүнэр чинь нөгөө ингээл авч явал одоо манай тань болоод тончих гэж штэ. Тэгэнгүүт нөгөө юу хань болох вэ? Би чи нөгөө идэг айлгад хондог дандаа. Өглөө дахиж энтэйс хэзэж хонохгүй. Тэгээ нөгөө хар дараад янз бүр юм харж орилоод тэгээд нөгөө айлд хондог. Одоо энэ миний нөгөө нэг муу юмнаас хамгаалсан хувцас маань л да. Тэгээд 3 давхар байх хэвээр. 3 давхар байж иж би энд маань нөгөө хүний арилгасан муу юм орохгүй. Энэ хормогч болохоор юу яаж байгаа. Одоо нөгөө нэг би чи эмэгтэй хүн байхгүй юу? Муу юм орохоос хамгаалаад одоо би энд ирж байгаа бүхэл хүний муу юмыг арилгаж байгаа та хэдий одоо бүх муу мухаг арилгаж байгаа учраас тэгээ нөгөө энэ хормогч энэ баатрийн өмсгөл болохоор нөгөө эрэгтэй баатар хүнийг бэлэгдэж. За энэ толь маань болохоор энд ирсэн хүмүүсийн бүгдийн толдоо харж ингээ эргээгээд өөрсдийн муу юмнаас хамгаалдаг. За гүртэн чойжон болох гарааг би одоо ингээ зөндөө олон одоо лам дээр бөө дээр очиж үзэж байгаа штэ. Тэгээд бөөнөр болохоор чамнаг нэг хар юм дагж ийн гэл тэгдэг. Тэгэхээр тэгэнгүүт би тэр одоо хар юмаа тэр бөө болон салгаж өгөхгүй юм өргөд ямар ч нэмэр байхгүй. Тэгэл тэр үед чинь залуу байсан нийтэн байр түрээслэл гэрээсээ тустаа гараад тэгэл тэр байр болгон дандаа сүнстэй байдаг гэсэн. Ингээл 0 пицца сууж хахад ингээл хүний юм дүрс орж ирэл нэвтрээл гараа явчихдаг. Тэгэл орой ингээл гэртээ орж ирэл өөдрөөгөө харахад 4 5 настай охин ингээ хараа зогсчихдаг. Тэнгүүтээ шүн унтангууд тэр маань намайг ингээд чирээд хөлнөс. Тэгж мэгэд айгүй хэцүү байдаг гэсэн байхгүй юу. Дандаа хий юм их хардаг байсан. Тэнгүүтээ нөгөө нэг хүн дээр очиод тэгээд тэр болохоор зүн бэлгийн тулаанд төрүүлсэн хүн байсан. Нэг залуухан хөө байсан эрэгтэй хөхтэй. Тэрэн дээр очиод хэлсэн чинь тэр болохоор за чи ингээ өсөө ургуулчихаа. Чамаг бол би одоо өвөг дээдсээ буулгана гэж хэлэхгүй. Ямар ч гэсэн өсөө ургуулчаар чи багштайгаа очирна гэж хэлсэн байхгүй юу. Тэгээд би гэртээ энд аавында байжсэн чинь манай ихч над руу төрсөн ихч маань залгаа. За энд нэг амар шидтэй хүн байна. Энэ л чиний багш болох бах. Чи энэ хүн дээр очиадах гэв. Тэгээ тухайн үед би багшаагаа харж ирсэн. Би багш дээрээ учирснаас хойш 2 хүн маань нас орсон. Тэгээ тэр хүн маань нас ороход юу яажсэн сүнс нь одоо хүн өгчөөд 21 хоног дотроо гэрээ иргэдэг гэдэг яг үний юм билээ. Яг тэр би өөрөө бүр биеэрээ мэдэрсэн, уулзсан, ярьсан. Казахстан улсын номер 1 брэнд Саули. Цайны бичэн Вафлийн өргөн сонголт. 1942 оноос өнөө хүртэл чанараараа танигдсан Арахат брендийн чихэр шоколад. Мөн Баян сүүл брендийн бүх төрлийн амттан Монгол улсад албан ёсны эрхтэйгээр бөөний үнээр борлуулж байна. Жинхэнэ Казахстан ам оригинал чихэр Монгол. Ази Европын орнуудаас импортлсон шинэхэн жимсгэн чанартай хүнсний ногоо, байгалийн аргаар хатаасан жимс, бүх төрлийн дээд зэрэглэлийн үзэм, ам, үнэр, шим тэжээлээ бүрэн хатгалсан эрүүл хүнсийг гэртээ хүргүүлэн аваарай.
чанарыг мэдэр байглаас шууд ханд. Бид тэргүүн жимс, тэргүүн чанарыг эрхэмлэнэ. Яг шөнө 3 цагийн үед гинт сэрээд тэгээ айгаад хүнжлөө нөмөрдөг байхгүй юу. Тэг яг тэр хүн ах маань нас ороод яг 21 хоног дээр нэ. Манай ээжийн дүүгийнх нөхөр. Тэгээд яасан чинь хүнжил хуу татаад намайг босгоод ирсэн. Тэгээ би ч ойрлоод ээжээ гэж ойрлт юм аастай. Тэгэхэд ээж хоймрын орон дээр унтчихсэн. Тэгсэн чинь ингээд амар гайхалтай ээжийг ингээд сүнсэн биеийн л босгож суулгасан. Ээж өөрөө сэрж босч ирээг байхгүй. Сүнсэн биеийн ингээд суучгаар хүүхд чинь нөгөө ээжийг харахаар тайвширч штэ. Тэгээ зөвхөн надтай юм ярьсан. Эргэж хараад ээж маань босцсон байхад уул нь ярих хэвээр зүтэй. Тэгэхэд ерөөсөө яриаггүй. Ээж рүү нэг ч хараагүй. Тэгээ надтай юм яриад өөдрөө би ингээ хаалга онгоцсон байсан. Өөдрөө харахад нэг лам хувцастай, нэг нь зүгээр дээлтэй тийм хоёр хүн дагаад ирсэн байсан. Тэгээ яг хуу тэр ах маань бол жоохон их нэртэй юм өөр хөвгтө жоохон гомдсон байсан. Гэтэ ахыгаа ирсэн гэж битгий хэлээрээ ах нь ямар ч байсан чамтай уулзчаад явъя гэд. Тэгээ над дээр ирж уулзаа явчихсан. За энэ болохоор Ямаандаг бурхан. Хар муу бүх үйлийг дардаг хамгийн догшин бурхтын нэг. Энэ бурхан нь болохоор Гомб бурхан. Бас хар үйлийг бас дарж өгдөг. За энэ бас Гонгор бурхан. Энэ бас хар үйлийг дарж өгдөг. Чойжил гээд ийм бурхан байгаа. Энэ болохоор бас л хар бүх муу үйлийг бид шүглсэн муу энерги бүгднийг зайлуулж өгдөг бурхад. За энэ болохоор лам бурхан. Энэ 10 бурханы юм нэг эмэгтэй бурхан байгаа. За гэр бүл эд баялаг, эрүүл мэнд тийм авчирч өгдөг бурхан байгаа. За энэ шашны бурхан байгаа. Энэ болохоор бас хармуу үйлийг. За энэ баян намсраа болохоор угаасаа хүмүүс мэддэг шүү дээ. Эд баялаг авчирж өгдөг гэд. За энэ жамсран сахиус болохоор хамгийн догшин. 8 хийж ангууд өөдөөс нөгөө хүн маань ингээд одоо ийм кейс вэ нү гэдгийг ч юм уу те ийм юм байна уу гэхээр тэрийг өнгөтэйг би төрүүлж хэлж авч өгөөдсөн. Тэгээ гайхаад тэр хүн чи яаж миний энэ бодлыг уншиж яаж чи ингэж өгöd байгаа юм гэж мэгээд. Тэгэхээр мэдгүй гэл. Тэгэл тэгж 8-гаа хийгээд онсоохгүй юу. Тэгснээ бас нэг юм болохоор нөгөө юугаа бэлдээд унсаа. Одоо дандаа юм хөгшин хүний, дээр үеийн хүний юмнууд идэлэл аваад унсан. Тэгэл авахаар манайч тэгдэн чи одоо ээжтэй авахгүй чи солиот юм дандаа нэг хөгшин хүний юм аваад балаараад ах юм гэх. Тэгэхээр мэдгүй чи ингээл ийм юм аваад ах юм гэд. Тэгээ би бүх юмаа аваад дууссан байсан чинь яг 7 жилийн дараа багш маань за минийхөө чи одоо бүх юмаа аваад дуусчлаа. Одоо сахиус аавна. За чи 10 уруундаа бүгж аавна шүү. 2 дутай байна. Одоо 2-оо гүйцэж гэсэн байхгүй юу. Би чи нөгөө алтан бүгж яаж авч чадах вэ те. Тэгэл баахан манад цуглуулаад. Тэгээ 10 уруунд яг ингээ манад цуглуулчаад тэгээ бүх ах дүүнрээ дуудаад тэгээ сонжин болдгоос цаашаа Эрдэнэ сумын тэнд нэг газар очоод тэгээ манай багшийн туслангийн газар байд. Тэгээ тэнд очоод тэгээд ингээ бүгдөөрөө ингээ манай ах дүү нар байсан. Дээрэс нь одоо гадны 20-од хүн ирсэн байсан. За ийм хүмүүс байж хахад одоо намайг юм хатан хүний хувцс өмс гэж байгаа байхгүй юу? Тэсэн чинь нөгөө инээ төрөөд байгаа юм чи. Яахаар хатан хүний хувцс өмсдөг юм гээд. Тэгэл бүгдөөрөө инээдэм ханиадан болж нөгөө нүүр амаа будаал амхандаа л хатан хүний хувцс өмсөж байгаа нэг ягаан дээлмэл өмсөөл ийм онжирхтай юмаа зүүчээл. Тэгээ яасан чи юу яасан? Багш за одоо минийхөө Отгон тэнгэр хайрхан дээр очиж чи сахиус авч чадахгүй юм чи. Отгон тэнгэр хайрхан руу хэдүүлээ сүүгээ өргөе. Арх сүүгээ өргөт гэдгсэн чинь яг Отгон тэнгэр хайрхантай адилхан үүл бий болсон. Бүр ингээ яг Отгон тэнгэр хайрхан шиг үүл гараад тэндээс одоо бараг тэнд чинь бараг 50-60 хүн байсан. Бүгдөө уулга алдаад тэгэд сүүгээ өргөд эргээд алхахад миний бие ингээ амар хөнгөн болсон. Би ингээ яг юм агаар дээр гიშгээд байсан. Тэгээ ингээ агаар дээр гიშгээд яг багшийнхаа хажууд очихдоо би нэг юм маягламар санагдаад байна гэж хэлжсэн багш та. Тэгсэн чи багш яаж маяглах юм гээд
Тэгсэн хэрнээ яг дотор хүн маань ийм нөгөө уйлах гээд байгаа байхгүй юу? Дотор хүн маань бүр ингээд асгартал уйлах гээд ингээд би бүр ингээд нулимс ингээд цэйлгэн жахт намайг хүчээр инээлгэжсэн. Хүчээр инээмсэглэжсэн тэгэхэд тэгээл миний бие ингээд бадараад хамаг бие маань бадараад тэгээл ингээд гараа сунгасан ч ингээд гар маань бүр ингээд амар урт болоод тэгээ би юм агаар дээр юм хий гიშгээд онсон. Тэгэл би мэдгүй юу болсон бөө мэд. Тэгэл нилээ байж байгаа л намайг ороод орсон уу л гээл гэсэн чи би ороод ирсэн. Тэгээ яасан юу болсон бэ яасан бэ гэсэн чи зүгээр тэргээр дүр уйлсан хүмүүс бүрстэй ихэр татаад уйлсан хүмүүс. Тэгээ яасан ингээл би ч нэг үлгэр сонсох гэж байгаа шүү. Бүгднгээс намруу яг юу болсон юм бэ гэд. Тэгээ манай ээж айгаад багшийг хүүхэд галзууруулчлаа. Хүүхэд яач юу гэж ууралсан гэсэн багш руу. Тэгсэн чинь тэнд ирсэн одоо нэг манай ээжийн дүүн ухсан 0-2 м 0 унаад нуруугаа гэмтээсэн. Тэгэд гэвтэрт ирсэн байхгүй юу. Тэр ихч маань бүр амар инээдтэй босцсон бүжиглсэн цогцсон зүг зүгээр болсон. Муу юмнуудаа муу сайн юм заавал цаасан дээр бичдэг. Бичээд сахиусанд сонсуулчаад тэгээ сахиус яг тэр хэлсэн гуйсны чин дагуу бүгдийг арилгаж өгдөг. Одоо ер нь бол би одоо юу гэдэг сахиусаа одоо шидээ аргатай гэж хэлэхээр хүмүүс за тэгвэл чийстэй ингээл тохиол эдгээчдэг юм аа гэл одоо амар ярьсан л та. Тэр болохоор үгүй шүү дээ. Шидийн сахиус гэдэг чинь хүнийг би ороод ирэхэд энэ хүний муу энергийг арилгаад энэ хүн миний нүүрэн дээр засал хийгээд дуусгаад одоо нүүр нь ингээ хувраад айгүй гоё ингээ шингэрээд нүүр нь цайраад заяа сэтгэл санаа нь амар гоё болоод ингээ баярлаад бүр энэгийг гарч авдаг байхгүй. Тэгэхээр би тэрийг би чиддэг хүн юм аа. Энэ хүнийг ийм гоё болгоод өнөөш нь энэ хүн гоё 50 ундаг. Тэгээд тэрийг л би чид гэж яриад байгаа юм л та. За жирийн амьдрал гэх юм бол би ер нь байнга одоо хүнийг найз нөхдөөгөө байхдаа за энэ тэгж гэнэ үү энэ ингэж гэнэ үү гэж ерөөсө боддгоо. За би яг өөрийнхоороо байдаг. Яг л би жирийн амьд гэр бүл хайны жил үр хөхтэй би яг өөрийнхоороо байхыг хүсдэг. Өөрийнхоороо одоо аз жаргалтай. Би ер нь их тайван хүмүүст их сайн сандаг одоо тийм нөгөө надад тийм амар айш байдаг. Одоо ер нь бол нэг бараг л нэг одоо нэг хээгүү нэг эрэгтэй хүмүүс эдэг та. Ерөнхийдөө би яг тиймэрхүү. Нэвтрүүлгийн үед итгэгч ENF стандартын хавтан Formor. Байгаль дээлтэй хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хавтан. Хамтрагч Орос чулуун халаагуур Tepleco өөрөөр ажиллана. За эхлээд та үзүүлж. За ингэж хүний муу муухай амиг арилгадаг шүү бас заяа. За жоох ойр зүрх нь өвдөд байгаа юм байна. За чаашаар.
нуруу бас чилээд байгаа юм байна. За болсон. За дараагийнх. Манга. За хил амтай хүмүүстэй хол явсан байна. Ходоод өвднөө, ходоод шарахтай юм биш үү? Заа. Нойр улчирхай, цөс, сав. Эднэр чинь жоохон болохгүй болсон биш үү? За. За засал хийхээр ингэдэй. Одоо тэр хүний муу энергийг заавал биед нь хурж арилгадаг. Хүний муу юм хүнд яаж шингэдэг вэ гэхээр дандаа нуруунд нь хаалтдаг. Тэгэхээр одоо бид нар энгийн хүмүүс харж чадахгүй юу? Одоо надад харагдаад тэгэл ийм сонин ийм хүнд үрстэй ийм сонин юм наалтцсан явждаг айгуу сонин. Тэрийг зарим одоо бөөнөр юу гэдгийг чи сахиустай юм байна. Сахиусаа аав гэхээр тэр хүний бас одоо тэр хүн өөрийнх нь амьдралаар бас буруу болгочихж байгаа байхгүй юу. Тэрнээсээ болоод тэр хүний хамаг юм нуруутцсан ирээд одоо өчнөө хүмүүс янзлуулдаг. Яг би ч гэсэн яг ингээ харахаар сахиусгүй нь харагддаггүй байхгүй юу. Бас ялгаж чадахгүй. Сахиус буухаараа ялгаж өгдөг. За энэ муу юмтэйсэн шүү, сахиусгүй байсан. Яг үнэхэр сахиустай хөхт бол яг энэ сахиустай хөхтэйсэн шүү гэ. Тэгж янзлж өгдөг байхгүй юу. Энэ өндөр 2 жил болсон байна. Анх ямар шалтгаанаар ирж ирсэн? Анх ирсэн шалтгаан болохоор би нэг элдэгний тэр вирустэйгээд тэгээд энэ хүн дээр ирчихсэн. Тэгээ энэ хүн дээр анх ирэхдээ би одоо их элэг маань их хүндэрсэн, турж ицсэн, харалсан тийм байдалтай ирсэн. Тэгээ энэ хүн дээр үзүүлээд одоо би маань хөнгөрөөд шал өөр болсон. Их сайхан болж байгаа гэж. Тэгээ энэ хүн дээр ойр ирдэг байсан. Тэхгүй хүмүүс байдаг. За одоо мөрдөгч хүн ирж байна. Одоо юм том юм цагдаагийн хүмүүс ч ирд юм байна. За тэгчээд хамгийн сүүлд нь бол яг хилээд гараа явдаг. За яг бид мэдрэгдлээ. Яг үнэхээр миний сэтгэл яг өөрчлөлт ороо гарлаа гэж. Над дээр ирсэн хүмүүс хизээч итгээгүй гэж хизээч гараагүй. Бүгд ямар нэгэн өөрчлөлт гардаг. Гэхдээ дандаа сайхнаар. Чам дээр ирээд ийм болчлоо гэж бол хэлэхгүй. Яг л дуусаад үнэхээр зөтөх баярлаа гэж гараа. Зөтөх хэлэхүүг болдгоо гэж гараа. Тий. Тэгэхээр тэрэндээ би бол өөрийгөө миний сахиус одоо ийм гоё ич идтэй юм баг та. Хүнийг ийм гоё болгоод зогсоод явуулж байгаа гэж чинь миний өөрийн ч гэсэн амар гоё бахархал, өөр ч гэсэн айгүй гоё санаа. Казахстан улсын номер 1 брэнд Саули. Сайн бичэн Waffle-ийн өргөн сонголт. 1942 оноос өнөө хүртэл чанараараа танигдсан Арахат брендийн чихэр шоколад. Мөн Баян сүүл брендийн бүх төрлийн амттан Монгол улсад албан ёсны эрхтэйгээр бөөний үнээр борлуулж байна. Жинхэнэ Казахстан ам, оригинал чихэр Монгол. Орос чулуун халаагуур Replico. Ердөө 400 Вт зарцуулагдах тогны хэмнэлттэй. Гадаргуу дээрээ 90 градус халж 8-9 м квадрат халаа. Replico 10 жилийн баталгаа.
Ази Европын орнуудаас импортлсон шинэхэн жимсгэн чанартай хүнсний ногоо, байгалийн аргаар хатаасан жимс, бүх төрлийн дээд зэрэглэлийн үзэм, ам, үнэр, шимт хичээлээ бүрэн хатгалсан эрүүл хүнсийг гэртээ хургуулсан аваарай. Чанарыг мэдэр байгалаас шууд ханд. Бид тэргүүн жимс, тэргүүн чанарыг эрхэмлэнэ.